За та бүхэндээ заавар бичлэг болох X-Rhythm цахим номын сангийг хэрхэн уншигчийн ирэхээрээ орж хэрэглэх талаар зааврыг хүргэж байна. За хамгийн ихний ээлжин та бүхэн мэйлээ шалгах гээд танд xrhythm.com руу орох ID болон пассвортыг илгээсэн байна. ID пассвортыг ашиглан ороход танд хамгийн ихний харагдах цонх бол Home цэс байна. За энэ бол компьютероор харагдах байдал. Хэрвээ та гар утсаараа орж байгаа бол Home цэс нь меню цэсний цаана байгаа гэсэн. За эхлээд assignment гэсэн хэсэг дээр дараад add book дээр дарна. За add book дээр дарсны дараа номын бүх сонголтууд харагдана. За бүх номын сонголтууд дотроос та бүхэн номныхоо сонголтыг хийхээс өмнө publisher хэсгийг харж болно. Ямар хэвлэлийн компаниас genre хэсгийг харж болно. За мөн номыг ямар байдлаар наривчлан сонгох вэ гэвэл random буюу тохиолдлоор харж болно. Мөн цагаан толгойн дарааллаар номныхоо гарчгийг харж болно. Үгийн тоогоор мөн харж болдог байна. За номныхоо нэрийг хайж байгаа номынхоо нэрийг мэдчихвэл search дээр бичиж болно. За энэ тохиолдолд Oliver Twist гэсэн нэртэй номын нэр гаднах хавтас хэддүгээр түвшний ямар жанрын нийт хэдэн үгтэй ном болох нь энд харагдаж байна. За head words гэдэг нь тухайн номон дээр гарч байгаа нийт үгийн сангийн ойролцоотой байгаа. Summary гэдэг бол номон дээр чухам ямар зүйл гарахыг товчл маягаар үзүүлсэн байгаа гэсэн. За Aladdin-ы түүхийг та бүхэн Aladdin гэж бичээд search хэсгээс хайх боломжтой. За хоёр төрлийн Aladdin гэсэн ном гарч ирж байна. Aladdin ба түүний шидэт тэнэлүү гэсэн нэртэй ном гарч ирж байна. За хэрвээ номоо уншихдаа илүү цөөхөн үгтэйг нь унших юм бол нийт үгийн тоо гэдгийг үгийн хэмжээнээс харж болно. За ингээд start reading дарж номыг уншиж эхэлнэ гэсэн. За номын эхний хавтас ингэж харагдана. Дээд хэсэгт байгаа 1244 гэдэг бол номны хуудасны дугаар биш, номон дээр байгаа нийт үгийн тоо гэсэн байна. За ингээд номныхоо дараагийн хуудас руу орохдоо баруун доод буланд байгаа next товчийг дарна. Өмнөх хуудас руу шилжихдээ баруун дээд буланд байгаа previous гэсэн өмнөх хуудас руу шилжих гэсэн товчон дээр дарах. За энэ номны хувьд эхний хуудсыг нээхэд 58 гэж солигдож байна. Энэ дээр харагдаж байна. Тэгэхээр 58 үг нь энэ нүүрэн дээр байгаа гэсэн байна. За ном дээр гарах гол дүрүүдийг танилцуулсан байна. За дараагийн нэгдүгээр хуудас руу ороод үлгэрээ эхлүүлж байна гэсэн. За номны дээд хэсэгт байгаа хэсгүүд бол контент буюу агуулгаар нь хайх. Энэ хэсэг нь ямар учиртай гэхээр номыг хуудасаар нэрвүүлэхгүйгээр тухайн бүлэг рүү болон шинэ үгийн хэсэг рүү шууд үсэрч болдгоо гэсэн. За үсгийн фонтыг энэ дээр харагдж байгаа товчон дээр дарж томруулах болон жижигрүүлэх сонголт байгаа. За үүн дээр ямар үсгийн фонтоор харах, хар дээр унших уу, эсвэл цагаанаар унших уу, үсгээ тодруулах уу гэдэг сонголтууд харагдаж байна. За номыг хаахыг хүсвэл энд харагдаж байгаа улаанаар дугуйсан хэсгээр дарж номыг хааж болно. За шинэ үгийн сантайгаа танилцахыг хүсвэл номын дээд хэсэгт байгаа resource хэсгээр дараад номон дээр гарах шинэ үгтэй урьдчилан танилцж болно гэсэн. За номны сонсох хувилбарыг сонсохыг хүсвэл дээр байгаа play товчон дээр улаан хэсгээр тэмдэглэсэн товчон дээр дарж болно. Мөн номныхоо аудионы хурдыг тохируулахыг хүсвэл энэ доод хэсэгт харагдаж байгаа дээшээ харсан цагаан гурвалжинтай хэсгээр дараад аудионыхоо хурдыг мөн тохируулж болдог. За original speed гэдгийг 10, 20, 30, 40% хүртэл хурцгах, мөн хойш нь татаад original speed-ийг 10, 20, 30, 40% хүртэл багасгах боломжтой. За аудиогоо хэрвээ сонсож байгаад орхисон бол дундаас нь мөн гүйлгэж сонсох боломжтой. За энэ бол номын хамгийн төгсгөлийн буюу copyright буюу зохиогчийн эрхийг хамгаалсан хэсэг харагдаж байна. За номоо хаагаад танд ийм 4 сонголт гарч ирнэ. Эхнийх нь номоо дахин уншиж болно. Нийт уншсан үгийн тоо 1244 үг гэж байна тийм ээ энэ номон дээр.
Эхнийх нь read again гэдэг нь дахин унших гэсэн үг. Take quiz гэдэг нь quiz өгөх. Rate гэдэг нь номонд үнэлгээ өгөх гэсэн үг байна. За та бүхэн өмнө нь нээсэн номоо дахин уншихыг хүсвэл My Books дээр дараад өөрийнхөө нийт уншсан үгийн тоо хэдэн хувьтай уншсан байгаа, минутанд хэдэн үг уншснаа харах боломжтой. Мөн тэр улаанаар тэмдэглэсэн хэсэг нь номондоо үнэлгээ өгөх боломжтой гэсэн үг. За номоо уншиж дууссан бол return book буюу номын сангийн номыг буцааж өгч гинэ буюу My Books орж ийн гэсэн. Дараа нь quiz дээр дарж take quiz буюу 5 асуултанд хариулж өөрийнхөө номоо хэр ойлгосон эсхийг асуултанд хариулан шалгана гэсэн үг. За ингээд quiz-ийг эхлүүлье. За та бүхэн анзаарсан бол time remain буюу дээр нь quiz-ийг нийт 5 минутанд хийж гүйцэтгэх ёстой. За quiz бол multiple choice буюу сонголтод хариулттай учраас та хариултуудаас зөв хариултыг сонгож quiz өгсөний дараа номонд үнэлгээ өгөх гэсэн хэсэг рүү шилжинэ. За номондоо үнэлгээ өгөөд мөн review буюу номны тухай сэтгэлдээ бичих боломжтой байна. За одоо эндээс харахад хамгийн сүүлд уншаад quiz өгсөн номны үнэлгээ, quizтэй тэнцсэн эсэх мэдээлэл энд харагдаж байна. За ингээд цахим номын сангийн талаар товчхон зааврыг хүргэлээ. Дараагийн бичлэг хүртэл түр баярлалаа.